За, та бүхнийхээ энэ өдрийн амрыг ирье. За, зэвсэгчний 105 жилийн он босгон дээр эх оронч хүмүүжлийг ойлгуулах ийм сайхан контент хийж байгаа Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабынхаа хамт олонд баярлалаа гэдгийг хэлмээр байна. Тэгээ Монгол улсын одоо үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ ухамсарлаж, ойлгож эх орноо батлан хамгаалах үйлсэд алам хаахаар бэлтгэгдэж байгаа цэргийн насны залуучууд за мөн цэргээ алам хаасан залуучуудынхаа бас энэ өдрийн амар амгаланг айлтгах мэдчилье. За ер нь бол яг миний ойлголтоор бол цэргийн алам бол бие бэлдар сэтгэлийн хаттай эр болон төлөвшиж өөрийгөө хөгжүүлэх мэрэгжил бололцоог олгодог ийм газар бол одоо цэргийн анги байгууллага гэж би ингэж ойлгодог. Тэгэхээр одоо тус анги нь бол үүсэн байгуулагдаад 15 жил болж байна. За ангийн үндсэн 50 зөвхт гүйцэтгэх үндсэн үүрэг бол барилга бүтээн байгуулалт эх орныхоо хөгжил цэцгэлэлт хувь нэрээ оруулах ийм л чиглэлтэй анги байгууллага байгаа. Тэгээд цэргийн насны залуучууд та бүхэндээ одоо зөвлөхөд хугацаа цэргийн алав хааснараа нэгдүгürt иргэн болж эх орныхоо өмнө хариуцлага хүлээж байгаа. За мөн бас ээж аав болох аргэр амьдрал ахуйгаа авч явах ийм сайхан сургуулийг төгсөж гэнэ гэсэн үг. Тэгэхээр та бүхэн энэ үүргээ ухамсарлаж одоо эх орн хугацаа цэргийн албанд бол алав хаах нь бол их зүйтэй гэж хэлмээр байна. За тус ангийн хувьд бол алав хаахтаа давхар мэрэгжил эзэмшиж ингэж алав хааж байгаа. За үндсэндээ одоо барилгын мэрэгжил одоо үнэмлэхтэй ингэж гарч байгаа. Мөн орчин үеийн одоо цэргийн албан хаагч нарт бол маш их олон бололцоонууд нээгдэж байгаа. Алав хааснараа жолооны үнэмлэхтэй халагдаж байна. Мөн одоо монгол бичиг, компьютер, англи хэлний анхан шатны мэдлэг эзэмшиж гарч байна. Энийг эзэмснээрээ цаашдаа өөрийгөө хөгжүүлээд ингээд явах ийм бүрэн бололцоо нэгдэж байгаа гэж ингэж хэлмээр байна. За хугацаа цэргийн алав хааж ах хугацаанд өөрийгөө хөгжүүлэн за мөн одоо ахлагчийн албанд элсэх, офицерын албанд элснээр олон давуу талууд бий. За манай журамд бол одоо яг дээд сургууль төгссөн бакалаврын зэрэгтэй бол офицерын албанд алав хаана. За ахлагчийн албанд бол өөрсдийн хүсэлтээр одоо өөрснийхөө одоо эзэмссэн мэрэгжлэр алав хаах юм боломжтой. За эдгээр одоо албан тушаалт алав хааж явах хугацаа давуу тал нь юу гэхээр бас инхийг дэмжих ажиллагаанд оролцох бүрэн эрх нь нээгдэж байгаа. За өшөө одоо өөрийгөө дээш нь боловсруулж хөгжүүлж гадаад дотоодын дээд сургуульд суралцах ийм бас бүрэн боломжууд нь бол нэгдгээ. Тэгээ одоо залуучуудаа бас өөрснийгөө хөгжүүлж эх орондоо хэрэгтэй тусдаа алба ажлыг харьж явах нь зүйтэй гэдгийг одоо бас ах хүний хэлмээр байна. Сайн бацхан намайг Жаминдоо жогтой очроод байдаг. Би 2025 оны 2 дугаар ээлжийн цэрэг талхаар Зүсэг төчний 338 дугаар ангид Сүхбаатар аймгийн Баян дэлгээс сумаас татагдаж хугацаа цэргийн албаа хааж байна. За манай анги бол барилгын инженерийн цэргийн анги. Би энэ бүх ангид цэргийн албаа хааснараа цэргийн иргэн нэвтрүүлэг, жолооны үнэмлэх, барилгын өргөн мэрэгчлээс суралцж байгаа. За залуучуудаа уриалж хэлэхэд цэргийн албаа хааснаар миний түрүүний хэлсэн боломжуудыг илэрхээс гадна үргэлжлүүлэн цэргийн албанд үлдэж мөрөндөө мөрдөстэй төрийн албаны хүн болж болох юм байна. Амраг ирээ намайг Баатар өвгтэй дэлгэц бэлэн үүдэг. Би 2023 оны 2 дугаар ээлжээр Сүхбаатар аймгийн Баруун Урт сумаас барилгын инженерийн цэрэг удирдах газрын 338 дугаар ангид албаасаа.
Бидний хугацаа цэргийн алба хааж байгаа хугацаанд анги байгууллагаас ахлагчийн албанд улиран ажиллуулах санал хүсэлт авсан. Уг санал хүсэлтийн дагуу манай онжоодоос 13 байлдагч материалуудыг бүрдүүлж өгсөн. Хүсэлт гаргасан байлдагчийн сонгон шалгаруулалтаар барилга инженерийн цэргийн удирдах газрын даргын тушаалаар 7 хугацаа цэргийн албан агчийг ахлагчийн албанд томилон ажиллуулж байна. Миний бие ахлагчийн албанд улиран ажилласнараа өөрийгөө хөгжүүлж инхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх баталтай байгаа. Цэргийн насны залуучуудад хандж хэлэхэд хугацаа цэргийн алба хааснараа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад улиран ажиллах боломжтой гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн цагаагаар үйл ажиллагаа үүгээр дууслаа. Өдөр тутмын цагаагаар үйл ажиллагаа бусад ажиллагаанууд өөрийн дагуу явагдлаа. Гүйцэтгэе.